Эрхэм мөндөд сонсогчдоо. Яг одоо подкастын ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаараар Америк нэгдсэн улсын айрамд алба хашдаг Монгол залуу оролцсон байгаа. Хүлээн авч сонсноо баярлалаа. За, сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Ингээд манай студид спешиал зочин ирсэн байна. Манай зочны нэрийг төгөлдөр, бацаахны төгөлдөр. Бацаахны төгөлдөр. За, энд зоргоо хөтлөгч сууж байна. Одоо зочин Сондор сууж байна. Пүүжээ сууж байна. За, манай төгөлдөр Америк нэгдсэн улсын айрамд одоо бараг 5-6 жил одоо албаашж байгаа тийм. Тэр нь бас их сонь. Яг ямар чиглэлийн одоо юугаар чиглэж одоо бэлтгэгдэж байгаа вэ гэх юм уу, туршлагачж байгаа вэ? Яг ямар төрлийн зэрэг вүлээ? Анх 2015 он цагт орж исэн. Орохдоо иргэн арай болоогүй байсан. Green card байсан баг тэр үед. Тэгээд анх зэрэгт орж байхад иргэн болоогүй хүмүүст зэргийн мэрэгжил бас жоохон ховор байдаг. Жоохон муу мэрэгжлүүд нь иргэн биш хүмүүст ханддаг. Хичнээн шалгалтын дээр өндөр оноо авсан ч гэсэн. Тэгээ анх химийн зэрэгээр зэрэгт орж исэн. Биологийн зэрэг. Тэгээд ер нь бол бас тэр мэрэгжилд хэм сурсан. Chemical warfare тий. Манайх ч яг Seaburn гэж явдیں۔ Тэр нь болохоор chemical, biological, radiological, nuclear specialist гэж явдаг байхгүй. Тэрэн дээр ер нь хамгийн сонирхолтой юм гэх юм бол бид нар зүгээр chemical weapon гэж яриад байдаг болохоос тэр chemical weapon чинь дотор аюул олон төрөлтэй байдаг. Яг тэрэн дундаас хамгийн аюултай нь дэлхийн 2 дугаар таг хэрэгжилж үзээгүй ч гэсэн хэрэглэхээр бэлдэгдэж байсан nerve agent гэж байдаг байхгүй. Тэгээд nerve agent яг тийм life chamber lord бид анх шоконд орж исэн. Ингээл зүгээр энэ юм нэг туслал миний арьсанд хүрэх юм бол би 2 минутанд үхэн тийм тодорхой тийм руу бид нар орж бэлтгэл хийж ийнгээ бодохоор бас тэр амар тийм ер нь анх зэрэгт ороод олон юмд шоконд орж исэн л та. Тэгээд анх буу барьж үзэл нэг ингээл гохтараа л хүн хүчдэг, хүн алчдаг гэж бодохоор л бас шоконд ормоор тэгэл буу гэдэг чинь ямар симпл юм бэ те. Амар хитгэн нэг нийлүүлээ тавьсан хитэн төмөр. Тэгээд ерөөсөө дотор нэг тийм гайхаж майхаад нэг хүний мэдэхгүй тийм нэг технологи байхгүй. Айгүй симпл. 2-3хан гохны цаанал нэг пүрш байгаа. Тэгээ пүршээр нэг сум гаргаал тэгэл нэг бүхэн бүхэл бүтэн хүний амь нас тэгэл байхгүй болчихно гэж бодохоор бас тэр жоохон нэг том шок байсан. Тэр юу чи одоо жишээ нь эхлээд орохдоо бол chemical чиглэлээр орсон юм байна шүү дээ. Хэр удаан сурсан бэ? Chemical-аар бол 3 сар хугацаатай сураад бэлтгэлдээд гарч ирээд тэгээд цаашаага анхны ажил дээр очиод бас нэмэлт сургалтанд дахиад 6 сар явж байсан. Тэр нэмэлт сургалт нь болохоор chemical талтай өшөө мэргэжээд chemical-ийн зөвхөн clean up хийдэг юм шиг decontamination гэж ярьдаг л да. Decontamination биш болоод цаашаа recon гэдэг recognition хийдэг тийм уртлын игнэнд явж илж олруулдаг тийм хүнийхэн оронтоонд очихын тулд дахиад нэмэлт сургалтанд яваад нийт бол 9 сар зүгж яваад тэгээд ажил дээрээ гараад байжгаад 3 жил ажиллаад дараа нь 3 жилийн дараа надад дахиад нэг боломж олцсон юу гэхээр дахиад зэрэгт гэрээгээ сонгох юм бол мэргэжлээс олж болно гэдэг. Тэгээд хоёр дахь одоо байгаа мэргэжил дээр очсон доо. Энэ мэргэжил нь болохоор UAV гэдэг unmanned aerial vehicle гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол drone гэдэг. Grey Eagle гэдэг тийм платформ дээр оногдсон. Тэгээд Grey Eagle платформын өөрөө болохоор ер нь бол нэг жижиг 2 хүний нэг Cessna онгоцтой адилхан дүү хэмжээний том онгоц. Тэр онгоц нь өөрөө 3600 паундын жинтэй. Тэгээд агаар дээр нэг 18-аас 20 цаг байх боломжтой. 4 Hellfire буужинтай. Тэгээд 18-аас 25,000 фитийн өндөрт нисдэг. Тэгээд тэр доор байгаа байлдаа буужингаа харвал онондоо. Чи одоо тэр drone-ыг хэр хоолоос удирдах явах вэ? 2 төрлийн удирдах боломжтой. Нэг нь болохоор line of sight гэдэг. Тэр line of sight нь болохоор яг drone манай антен хоёрын голд юу ч байхгүй байх хэвээр. Тэр нь болохоор нэг 300 км-ийн зайтай байдаг. Хоёр дахь нь болохоор satellite-аар удирддаг. Satellite бол дэлхийн хаач удирдах болно.
дэлхийн талын цаана байвал бас нэг FPS чинь юу military гэхээр илүү одоо тий цэргийн одоо илүү хурдтай интернет гэсэн юм байх уу? Хурд гэхээсээ илүү одоо энэ GPS гэдэг байгаа энэ технологи анх цэргүүдэд хөгжүүлсэн технологи. Тэгээд дараа нь энэ Civilian World зүгээр үгүй гэсэн технологи. Тэгээд энэ технологи Civilian World-д болохоор precision болохоор одоо та нарын одоо гар утсан дээр байгаа бидний юу болохоор map-ийн тусламжтайгаар бидний хаана байгааг pinpoint хийгээд байгаа болохоос яг GPS-ээр болохоор 10 метрээс 100 метр дотор хилдэг байхгүй. Таныг энд байна гэж үздэг байхгүй наривчлал нь. Цэргийн наривчлал болохоор 1 метрээс 10 метр дотор байдаг байхгүй. Тэгээд тэр GPS-ний тусламжтайгаар нэгдүгээрт хоёрдугаарт болохоор манай laser precision болохоор амар өндөр. Тэгээд ер нь бол бид нар нэг газар руу лазер тусгаад яг энэний GPS хийхэд байна гэж харахад бидэрт 1 метрийн алдаатай тийм одоо юу гэдэг гэсэн үг байхгүй. Газрын зургийн pinpoint. 1 метр доторхыг л өгөх юм шүү дээ. Тэгээ ерөөхдөө Hellfire ч өөрөө нэг пуужин харж байгаа пуужин ч өөрөө баг зэргийн танк устгах зорилттой пуужин байхгүй анханасаа тэгж develop хийсэн. Тэгтээ одоо бол дараагийн 2 дугаар generation Hellfire-ууд бол бүр дотроо ballistic гэдэг нь болохоор дэлбэрэх бодисгүй нэг том сэлэм шиг жад явчихна гэсэн үг заяа. За. Тэгээд машин дотор байгаа 4 хүний нэгийг нь очиж ондох боломжтой болж эхэлж байна. Тэр машиныг тэр чигээр нь устгах биш. За. Ер нь одоо чи UAV гэдэг ярьлаа шүү дээ. Энд чинь бол чинь unmanned airline vehicle гэсэн. Unmanned aerial vehicle. Aerial vehicle. Тэрнээс гадна ер нь одоо чинь нөгөө зэвсгийн одоо жишээ нь хэр өөрчлөлт түрүү чи тэр нөгөө ярьсан шүү дээ нөгөө nerve agent гэдэг. Сая тэр нэг Орсын манай Путин ага Навальный билүү те. Тэр нөхрийг ингээ алах гэж Навальный те. Тэр нөхрийг нөгөө nerve agent-ээр алах гэж үзсэн чинь те. Тэр болохоор яг nerve agent биш. Тэр бол biological agent. Одоо anthrax ч юм уу юу гэж байгаа шүү дээ. Тэд нар болохоор нэг өсөндөө biological agent болохоор ер нь ялгаа нь юу юм? Biological agent, nerve agent том ялгаануудтай нь болохоор nerve agent бол non persistent agent гэж нэрлэдэг. Тэр нь болохоор одоо жишээ нь энэ өрөөнд энэ бид дөрвийн ширээний гол nerve agent байлаа гэхэд тэр nerve agent тэндээ нэг дээдл нь 3 цагаас 4 цаг л байх боломжтой. Тэрнээс цаашаа агаартай уусаад байхгүй. Biological agent бол энэчнээ энийг цэвэрлэхгүй л бол байгаа л юм гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нэг үйлчлэх юмнууд нь ондоо. Тэгээд 3 бас nerve agent дотроо 3 4 төрөл байна л да. Тэгээд тэр нь болохоор цусны, nerve-ний тэгээд юу гэж байна бас dry air choke agent гэж байна. Тэгээд энэ nerve agent гэдэг чинь ийм л үйлчлэгээтэй л те. Хүний биед орж байгаа nerve agent GX, VX гэдэг олон төрлүүд байгаа л да. Тэгээд яг германчуудын хийсэн тэр GX-үүд бол хүний хаагурч хүний биед нэвтэрч болно. Арьсаар, амаар тэгээд орсон үедээ юу хийдэг вэ гэхээр тархинаас ирж байгаа хүний nerve сигналуудыг бусад бүх булчин дээр очих сигналуудыг блоклчдаг учраас тархинаас ямар ч мэдээлэл ирэхгүйгээс гадна дээрэс нь бүх булчингууд өөрийн мэдлээр ажиллаж эхэлдэг гэсэн үг. Тэгээд таны гарчин, таны тэгээд гар хөлний булчингаас гадна бид нар нэг юм ойлгох юу гэхээр таны дотор бүх эргэтнүүдийг булчин гэж үздэг байхгүй юу? Зүрх булчин, уушиг булчин. Тэгээд энэ бүхнүүд чинь өөрсдийн гэсэн одоо ямар ч тохиолдолгүй ажиллаж эхэлж байна гэсэн үг. Oh shit. Тэгээд зарим нь болохоор хүнд хэлбэрээр амир тийм бид нар зураг мураг аяг судалгаа үзсэн л дээ. Тэгээд хамгийн амируд нь болохоор тэр нөгөө нэг булчин өөрөө хитрхи бүр бадсаар агаад ясаа хугалж өөрийгөө алж байгаа тийм хүмүүсийг харж ирсэн. Тэр зураг бол амир. Дараагийнх нь болохоор blood agent гэдэг нь болохоор зөвхөн цуснд байгаа улаан сэлүүд байгаа шүү дээ. Улаан сэлүүдийг оксижен зөөх чадварыг байхгүй болгоод агаар дээр живж өгдөг гэсэн үг. Dry air drowning гэж нэрлэдэг байгаа. Живж өгнэ. Тий, ягаад тэр хүн оксижений дутагдлаар өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тусантхаа оксижен байхгүй болгочихж байгаа. Тий. Тэгэхээр яг живж байгаа юм шиг өгөх юм шүү дээ. Уушиг нь амьсгалаад оксижен байхгүй. Тий. Тэгэхээр энэ бас миний бол амьдралтай бол яг
яг ажлын талбар дээр бол ерөөсөө тийм дээр тулгарч үзээгүй. Гэхдээ яг бидрийг тренинг хийж явах үед юунд CERT Mastered Gas бол хэрэгэлсэн. Тэгээд ер нь бол тэрэнд их бэлтгэгдсэн. Mastered Gas ч өөр болохоор Blister Agent гэж явдаг. Тэгээд Blister Agent ч юм болохоор ерөөхдөө бол та нар гар хөлөө төлөхөр нэг цэврүү үсэрдэг штэ. Яг тэр төрлийн agent. Тэгээд энэ цэврүү бидний арьсны гадна байхад ямар байдаг вүлээ. Тэгээд тэр зүйлийг хүн амьсгалаад миний дотор ирэхэд дэрхтэн цэвэр үсрээд эхэлж байна гэсэн үг гэж байна. Blister Agent. Тий. Одоо тэгээд ядрантай байна. жилтэг тийм юм шиг юм байх уу? Ер нь бол яг цаг тухайд нь яг хажууд нь байгаад сэргийлэх боломж бол нэг байна жоохон. Тэрнээс бол ер нь бол бүхэл юм даймаж үзүүлэх нь цаашаага яаж тарахгүй байхаас бусад миний бол хамгийн том зорилго бол тэнд армигийн цэрэг бол бусад цэрэгээ хамгаалах. Бусад цэрэгүүдээ бусад chemical agent-аас яаж хамгаалах уу? Энийг олсон тохиолдолд яаж илрүүлэх үү? Илрүүлээд яаж юу гэдгийг тогтоох уу? Тэгээд тогтоосныхан дараа бид нар эндээс хэр хол зай авах уу? Энэ дотор байгаа хүмүүсийг яаж гаргаж ирэх үү? гэдэг ч юм те. Тэгээд тэрний очихгүйгээр бид нар дараагийн мишнэд хүрэх тэр хүмүүсийн ажлуудыг ямар зам гаргаж өгөх үү гэдэг юм уу те. Тэр миний нэр нь хамгийн том ажлуудын нэг. За одоо чинь энэ биологийн зэвсэг ингээл бактериологийн зэвсэг гэл ингээл ярьж штт те. Миний мэдхийн ямар ч гэсэн дэлхийн 1-р дайны үед Германч колорин газ хэрэглэсэн. Ашиглаж хэлсэн гэдэг. Монголчууд болохоор бид нар бас нөгөө нэг юу тарбан давхлыг ингээд тийм бас тэрсэн бас тэгэл биологийн зэвсэг шүү дээ те. Тийм тэрийг одоо танаа түүхэн одоо нэг чиний нөгөө одоо тренинг дээр ингээд ярих уу ярьж гин одоо чинь Монголын түүхийн одоо чинь нөгөө цэргийн арга тактик одоо стратегийг одоо чинь Америкийн одоо чинь цэрэг одоо тренинг те дадлага зэрэгжүүлэлтэд одоо тусгаж байна. Яг юу гэхээр гарч ордог. 1970 онд Женевийн конференцээр Дайны хуулийн тухай ярьсан баггүй. Тэгээ Дайны хуулийн дээр хоёр одоо conventional force гэдэг нь болохоор хоёр улс хоорондоо байлдвал ийм юм хуультайгаар хоорондоо байлднаа. Шаргацсан цэргийн одоо яа гэм одоо барьцаалагдсан цэргүүдийн тэгнэн гэж гэдэг юм уу. Хоригдсан байгаа цэргүүдээ одоо ямар нэгэн ял шийтгэл өгөхгүйгээр ч юм уу те ийм байна гэсэн тийм хуулиуд байдаг. Тэр хуулийн дээр энэ chemical одоо warfare хууль бас байдаг. Тэгээд тэрний дагаж мөрддөг орнуудын нэг болохоор Америк. Тэгээд Америкийн хувьд юу вэ гэхээр Женевийн конференцээр бид нар хизээж дахиж chemical weapon хэрэглэхгүй гэж зарлаа. Өөртөө хэрэглэхгүй юм тий. Тэгвэл яаж хамгаалах вэ гэдгийг одоо тий. Нэгдэж ороогүй улсууд бас байх нэ тэгэхээр эвгүй. Одоо Женевийн конференцэд нэгдэж ороогүй тэрийг дагдаг хүмүүс гэж ховор байна л да дэлхийд даяад одоо энэ жишээ нь Хятад бол даахгүй байгаа шүү дээ. Ер нь бол ингээд ялгаа нэг улс орн бол заавал дагна. Даахгүй бол тэр чинь амар хор нөрөөлтөө. Жижигхэн террорист ажил ажиллагаа явуулж байгаа ч юм уу тийм хүмүүс бол хизээж тийм даахгүй ч дээ. Тэр бол ойлгомжтой. Цэргийн мэрэгжил гэснээс цэрэгт нэг 170 мэрэгжил байдیں۔ Одоогоор. Гэхдээ энэ бол ердийн мэрэгчлүүд нь. Өшөө наривчлсан мэрэгчлүүд өшөө нэмээд байгаа. Тэгээд нэг юм цэргийн мэрэгжлийн тухай сая ярьж байхад ийм базаа. Би сая энэ basic leadership гэдэг курсууд ингээд sergeant цол авахын тулд энэ чээр сурсан. Тэгээд тэр сургууль явж байхад бүх мэрэгжлийн хүмүүс ирж хамтдаа сурдаг. Тэгээд цэргийнхэн чинь бас дотроо нэг ингэж ярилдаа нэг grant тэгээд POG гэж нэг хоёр хуваагддаг байхгүй. Тэгээд grantууд гэдэг нь болохоор нэг жоохон одоо жинхэнэ явган цэргүүд тэнд очиж жинхэнэ байлддаг тий. Одоо жинхэнэ хүн алахын төлөө төрсэн тийм хүмүүс ч юм уу тий. Тэр эдрийг өөрсдөө grant гэж нэрлээд POG гэдэг нь болохоор people other than grant гэж нэрлэж байгаа байхгүй. Бусд нь байхгүй. Тэгээд ширээний артаад суудаг ч юм уу зүгээр нэг одоо угаалгын газар ажилладаг цэрэг ч бас байгаа шүү дээ. Тэгээд тэр цэрэг мэргүүдээ POG гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд POG-ийн POG гэж бас байна. POG of the POG. POG of the POG гэж бас байна. Тэгээд ярьжсэн чинь нэг манай нэг дараагаа агуу гоё юм ярьжсэн. Би хичнээн грант ч гэсэн намайг Иракт очиод байлж хахад би тэнцээ надад 42 Alpha гэдэг нь болохоор манай юу байхгүй одоо бидний leave approve хийдэг бидний цалинг боддог team цэрэг байдаг байхгүй. Тэр цэрэг тэнцээ ажиллаа явахгүй бол би бол тэнцээ нэг ч өдөр би байлдах гарч ямар ч байлдах хүсэл байхгүй. Яг тэр би цалингаа авахгүй бол би байлдмааргүй шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр надад тэнцээ би цалинг өгдөг хүн хэрэгтэй. Миний
Уузэвсгийн сумыг өгдөг хүн хэрэгтэй. Миний одоо надад Оолыг чинь хэрэгтэй хийж байгаа чадахгүй хүмүүс байхгүй бол би тэнцээ очиод ганцаараа байлдаад яах юм бэ гэдэг. Тэгээд ер нь мэрэгжил болгоно нөгөө нэг монголчууд нэг гоё гэж ярьдаг те. Гэхдээ яг цэрэгт болохоор тэр мэрэгжлээс илүү гэж ярих ерөөсөө ямар ч тийм боломж байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм байна те. US Army-д орсноос хойш тэгээд одоо аль station улсуудын тийм нэг army base дээр очиж үзв. Би ч нөгөө нэг цэрэгт орсноос хойш ер нь их сургуульд их сурсан учраас гадшаага явааг байгаа. За одоо л нэг явах гэж байна да ер нь бол. Хамгийн анх Fort Leonard Wood гэдэг Missouri дэсэн base дээр очсон. Тэнд очиж сургуульдаа сураад бүх юм төгсөөд тэгээд анхны дүрийн station Fort Hood Texas байдаг. Нилээн алдартай base дээр очсон. Манай Fort Hood-ийн base ч бас болохгүй юмараа их алдартай л да. Хүн амтын хүүхэн дээрээс нь бол янз янзын хар тамхины хэрэгүүд, хүний биеийн үнэлтийн хэрэгүүд, айгүй хэрэгүүдтэй. Тэгээд ер нь хамгийн их зэрэг байдаг учраас хэрэг гарах нь их л дээ. Тэгээд дараа нь Fort Hood-ээс ирээд тийшээ El Paso Fort Bliss гэдэг тэр газар очсон. Тэгээд дандаа цөлөөр цөллөгдөөл танкны бейсүүдээр л их явсан да. Энэ Fort Hood, Fort Bliss тэгээд дээрэс нь энэ Fort Carson 3 нийлээд Америкийн бүх 3 том танкны бейс гэдэг байхгүй. 3-ыг нийлээд 3 Corps гэдэг 3 том armor division-ууд ч байдیں۔ Тэгээд ерөнхийдөө бол энэ 3 бейсээс дараа нь одоо хамгийн анх Калифорнид бол одоо ирж байна да. Тэгээд Калифорнид одоо энэ ойрхон Barstow гэдэг хотын харилцаа National Training Center гэдэг NTC гэж нэрлэдэг. Тэгээд тэнд Fort Irwin гэдэг газар одоо бол амьдарч байна. За. Одоо тэгээд юу хаашаа явах гэж байна гэсэн бэ? Одоо он гараад 1 сарын 30-нд энчээ 14 хоног карантинлагдал тэгээд Кувейт рүү л очино да. Тэгээд Кувейтэд очсны дараанаас цаашаа Middle East хаашаа явах нь бас хуваарлагддаг. Тэгээд энчэнээс бас тэнцээ шууд тийш явна гэж хэл гаргадаг. Би саяхан нөгөө нэг мэдээгээр ярьж харж хахад 3000 Америкийн одоо яг 3000 зэрэг Сир юм уу Иракийн зайгаа юм уу? Ер нь тэнцээ ингээд айгу цөөхөө үлдсэн байгаа шүү дээ. Ингээд 3000 зэрэг байна гэдэг чинь өөрөө доор хаяж яг одоо байхад 6-аас 7000 зэрэг байгаа гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр чи нэг зэрэг очиод 9 сар тэнцээ бейс дээр одоо ажилладаг гэсэн үг. Тэгэхээр тэр зэрэг буцах гад явж хахад тэрийг орлож очих бас нэг зэрэг тэр аль хэдийн очсон байж ах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэнцээ байгаа зэргийн тоо 3000 байлгахын тулд доор хаяж тэрийг 2 дахин нугалах зэрэг тэнцээ байж тэр тоо 3000 гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол тэнцээс их зэргүүд татагдж байгаа л да. Trump сая 500 авчирсан гэвэл тэгэл жоох л юм шүү дээ. 500-ийн хооронд гэхдээ дахиад 500 явсан ч юм бэ. Тий. За яг хоо тий өгөө за нэг 1000 л гэж тооцъё доо. Тэгээд одоогийн байдлаар ер нь Америкийн цэргийн миний харж байгаагаар бол энэ цэрэгчнийг байлдахаас илүү бас нэг цэргийн одоо presence гэж юм байна л да. Тэр нь хамгийн чухал байдаг Америкийн яг цэрэгт. Presence гэдэг нь юу вэ гэхээр тэнд цэргүүдээ байлгаж ах. Тэнд цэрэг нь харагдаж ах хүмүүст. Тэгээд нэг бараа, сүр бараа яг контрол маяг. Нөгөө нэг ийм байдаг шүү дээ. Нэг ямар ч цэрэггүй улс нөгөө нэг өөрийгөө хамгаалж чадахгүй хүнийг хүн ингээл хатгаал байдаг. Нэг хамгаалах юмтай хүн бас хатгахаасаа хүн бас айгаад нэг заа яшиг энийг хатгаад яах юм гэж боддог гэж хэлдэг юм байлээ. Тэгээд яг тэрнтэй адилхан одоогоор бол яг Америкийн цэргийн хувьд бол Европод айгүй их presence үзүүлэхээр их цэргүүд тийшээ явж байна. Тэгээд тэр нь болохоор хинт presence үзүүлэх гээд байгаа юм ба гэхээр НАТО-гийн одоо North American одоо North Atlantic Treaty гэж байгаа шүү дээ. NATO гэдэг. Тэгээд тэр treaty-д хамралтай жижиг улсууд өөрсдөө хамгаалах цэргийн чадамжгүй тийм улсууд их байна л да. Тэнцээ Полондоос хуулаад Украин ч юм уу те. Тэгээд энэ улсуудад Америкийн цэргийн presence их хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр Путинд ах чинь тэнцээ эргээд зүйт холбоотой улсад байсан хамааралтай байсан улсуудаа их давамталж эхэлж байна. Тэгээд тэнцээ байгаа pro Russian гэдэг хүмүүс очиж байн хийгээд иргэний дан хийгээд байна гэдэг нь болохоор харахад улаан цаал зүгээр орц цэргүүд л очсон байгаа байхгүй юу. Угаасаа тэгээд юу НАТО бас ч Трамп угаасаа гарч ирэл бараг pull out хийсэн шүү дээ гарч шүү дээ. Тэгээд улс төр гэснээс сая ингээд нөгөө ингэж ярьж ирсэн шүү дээ. Яг сонгуул одоо болохын өмнөхөн монголчууд яг одоо Америкт байгаа монголчууд болохоор одоо Трампыг ингээд одоо бушуухан одоо
хүч талтраасаа гэж боддгоо маа ихэд ядаж буугаасаа тий. Тэгсэн чинь Монголд болохоор байгаасаа ахаад гараад ирээсээ. Ягаад гэвэл нөгөө хятад одоо тий хятадыг ганц одоо нэг шуургаар ингээд одоо илтж байгаа хүн чинь одоо Трамп гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд Америкт нэг юм ингэж хэлдэг штэ. Envy of my enemy is my friend гэдэг. Тэгээд нөгөө миний дайсны дайсан бол миний одоо жишээ нь одоо найз байгаа байхгүй. Тэгээд яг энэ шиг юм одоо нэг юм стратегийн одоо юу гэдэг юм те. Америкийн цэргийн одоо чиний хувьд одоо 6 жил болчлоо. Яг ямар одоо юу байдаг вэ? Тиймс тэр талаас сонирхолтой. Хаагтаг юу вэ? Ойрох дорнуудын байдал бол энэ чин бол ерөөсөө тэнцээ байгаа хүмүүсийн амьдралын хэм маягаас л ер нь амар хамаарж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр өнөөдөр тэнцээ хүн амьд гарахын төлөө хин өнөөдөр миний амьдралыг хамгаалах бай. Би өнөөдөр тэрний төлөө үйлчлэнэ гэсэн тийм одоо үзэл бодолтой тийм хүмүүс их байна л да. Тэгэл өнөөдөр талибанчууд орж ирэл чи тэг гэх юм бол тэхээс аргагүй. Маргааш нь Америкчууд орж ирэл чи тэг гэх юм бол бас л тэгжил байдаг. Аль талд нь үйлчлсэн хүмүүс их байгаа учраас тэнд бол ерөөсөө хүнийг яг чи миний дайсан гэж хэлэх хэцүү, миний найз ч гэхэд хэцүү хүмүүс их байна л да. Тэгээ Либиягийн нөгөө Кадафи ч нь бол жинхэнэ уул нь бол одоо ally гэж явж исэн юм билээ шүү дээ одоо. За. Тэ. Саддам Хусейн ч гэсэн ер нь бол тийм. Энэ Америкийн бас юу байл да. Түүх бас их сонирн байна. Ягаад тэгэхээр 90 хэдэн онд юм дээ одоо Буш шүү дээ. Одоо манай бидний мэддэг Бушийн өмнөх аав тий senior Bush байхдаа тэр хүн байхдаа Хусейн болвол тэр хүн аач айгүй сайн найзууд тахгүй юу. Тэгээд Хусейн тэр хоёр чинь найзлаад Америкийн цэргүүд тэнцээ очоод Иракт туслаад Иракт зэрэг зэвсэг бүх юмар тусалсан. Дараа нь тэр үед юу болсон бэ гэхээр бас Иранд амар том хувьсгал гараад, шашны хувьсгал гараад Иранчууд өөртөө Хомейни гарч ирээд тэгээд тэр Хомейнигийн чинь өмнө байсан тэр хөрчин бас Бушийн найз ахгүй юу. Тэгээд энэ Хомейни гарч ирээд Америкийн эсрэг тэргээд эхэлсэн. Тэгээд тэнцээ юу вэ гэхээр Ираны нөлөө Иракт аяух орж ирсэн байхгүй. Тэгээд энэ сүүний шашгалтай урсгалтай хүмүүс тийшээ их орж ирсэн. Тэгээд ер нь энэ ойрох дорнотойгоо хоёр том хүч чинь нэг нь Сауди Араб нэг нь Иран шүү дээ. Энэ хоёр л бусад газар нутаг дээр л байлдаад байгаа хоёр газар байхгүй. Тэгээд энийг чинь нэг proxy war гэж нэрлэдэг байгаа байхгүй. Юу гэхээр өөрсдөө яг дайнд оролцдог юм байж өөрсдийнх нь гар хөл тэгээд зэвсэг техник мөнгө тусламжаар ингэж хангаад Иракт байлдахт нь бол одоо жишээ нь айгүй одоо Сауди бол айгүй баярлж исэн тийм. Саудыг дагдаг Кувейт. Гэхдээ яг Ирак ч өөрсдөө Кувейтээс асар хэмжээний зээл аваад цэр зэвсэнгээ босгоцсон. Тэгээд зээлээ төлөх шаардлага байсан чинь байхгүй болохоор эдгээр чинь цэргийн хүчээрээ Кувейт руу дараад орцсон байхгүй юу. Тэгээд Америкийн хамгийн анхны тийшээ явсан цэргүүд чинь Liberation of Kuwait гэдэг тийм дайнд оролцсон шүү дээ. Тэгээд Кувейтийг чөлөөлөх дайнд оролцоод тэгээд тэрний дараа юу гэхээр Desert Shield гэдэг дайн болсон. Тэр нь болохоор Кувейтийг хамгаалах дайн болоод тэгээд дараа нь Desert Storm гэж бид нар нэрлэдэг. Тэгээд Desert Storm нь болохоор яг жинхэнэ Ирак руу хамгийн анх орсон цэргийн хүчээр Area 51 гэж ярьдаг шүү дээ. Тэр хэр үнэмшилтэй байх магадлал вэ? Хэр одоо чинь нууцлал яагаад тэр тэгж их нууцлаад байна? Ийм байдаг. Нууцлал гэхээр нэг хүн болгон нууцын зэрэгтэй байдаг л да. Гэтэ нууцын зэрэг бол чинь би өнөөдөр top secret clearance та. Top secret clearance чинь бас л дээрээсээ хоёрт орж байна уу да. Тэгээ super secret тэргээд шүү том clearance-уд байгаа. Гэтэ зөвхөн top secret clearance-тай болохоор бүх top secret-ийг мэддэг гэсэн үг биш. Тэгээд хамгийн том юм нь юу гэхээр need to know basis гэж байдаг. Энэ хүн энийг мэдэх шаардлагатай юугүй юу гэдэг асуулт байдаг. Шаардлага бол энэ хүнд хэлэх шаардлагагүй. Тийм шүү дээ. Заавал одоо нэг юм gossip шиг хөөй үрж ирээ. Заавал мемо үрж ирдэг те. Хөөй төгөлдрөө. Хүн болгоныг бүх юмыг мэддэг гэсэн юм байхгүй. Area 151-д ажиллаж байгаа. Ажлынхын тухай мэдэх шаардлагатай тийм хүмүүс тэрийгэ мэдж байгаа. Надад байгаа clearance-аар миний ажилд зориулсан жишээ нь одоо би чинь бол миний хамгийн том top secret clearance-ууд бол юунаас орж ирдэг гэхээр JTAG гэж байдаг. Тэр нь болохоор Joint for Tactical одоо юу гэж байдаг. Ерөнхийдөө бүх агаарыг одоо бишээ нь бид нар Ирак ч юм одоо ингээд operation хийж байгаа газартаа
тэр операшн хийж байгаа газрын бүх агаарыг өдөрт зохицуулж яадаг нэг том байгууллага байдаг. Тэр байгууллагыг бид JTAG гэж нэрлэдэг. Тэгээд тэр нь болохоор Air Force-ийн Navy ч юм уу, Navy-ийн том сүмнэг онгоцууд, Air Force-ийн том бөмбөлдөгч онгоцууд, Army-ийн жижиг портолотууд ингээд бүгдийг нь удирдах байж байгаа. Тэгээд тэндээс high value target юм high opportunity targetууд орж ирдэг учраас бидний заавал under clearance-тэй байх хэрэгтэй гэж үздэг. Яг одоо бол Афганд Монгол 2 том рот байгаа. Хөшөө Монголоос ч одоо чинь Судан руу байнга явд юм байна. Суданд байнга явна. Суданд би сая Fort Bliss дахта Монголын нэг том 2 армигийн Монголын Жанжин штабын ахлагч 2 хүнтэй тэнцээ сургууль сурч хамт очиж сургууль дээр нь төгсөлтнөр нь оролцсон. Тэгээд их сайн танилцсан. Тэгээд айгүй гоё хүмүүс байсан. Нэг нь эндээс буцангуутлаа шууд Судан явсан. Нөгөөт нь Монгод очингуутлаа шууд Жанжин стабын тэргүүн ахлагчаар сонгогдсон. Вау. Тэгээд ахлагч гэдэг нь болохоор манай арми ч нэг 2 тустай юм цол явдаг байхгүй. Нэг нь офицер цолууд, нөгөөх нь одоо enlisted цолууд гэж явдаг. Монголд бас яг тийм болж байгаа юм байлээ. Тэгээд enlisted цолуудын хамгийн өндөр цол нь тэргүүн ахлагч байхгүй. Тэгээд тэргүүн ахлагч болсон. Тэгээд бүх армийн тэргүүн ахлагч гэсэн үг шүү дээ. Манай Америкийн цэрэгт болохоор Sergeant Major гэдэг цол байдаг. Тэгээд Sergeant Major-ууд хамгийн доотлолтой нэг батальоныг удирж явах хэвээр. Одоо монголоор энэ тэгэхээр бол battalion гэж нэрлэдэг. Монголоор батальон гэж нэрлэдэг. Тэгээд батальоны Sergeant Major гэж байдаг. Тэгээд дээшээ Brigade Sergeant Major, Division Sergeant Major, тэгээд Force Com Sergeant Major ч юм уу одоо бид нар чинь ингээд 5 команданд хуваагддаг. Тэгээд тэр 5 команднаас цаашаа хамгийн өндөр цол нь болохоор Army Sergeant Major of the Army гэдэг нэг хүн байдаг. Нэг л хүн очдог тэр цолон дээр. Тэгэд чамд тэр Монголоос ирсэн тийм том цолтой хүмүүстэй тэгээд дээрээс нь цэргийн хүмүүс одоо ингээд уулзж байгаа юм байна шүү дээ ер нь. Одоо 3 Монгол. Хоёр нь болохоор Монголыг төлөөлж чи болохоор Америкийг төлөөлж очиж байгаа шүү дээ. Тэгээд энийг биш дээ нөгөө нэг юм зарим нэг хүмүүс сөрөг талаас нь харж магадгүй юм. Би бол одоо жишээ нь илүү эрэг талаас нь харж байгаа байхгүй. Яагаад гэхээр явж яагаад Монголын одоо цэрэг байтугай бүр ингээд Монгол хүмүүс Америкт байх ёстой. Яагаад гэвэл Америкч одоо жишээ нь дэлхийн одоо энд одоо байхгүй улс үндэстэн бараг л байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас Монгол байх ёстой байхдаа хамгийн одоо жишээ нь бүр хүртээмжтэй хамаг одоо жишээ нь байх ёстой газарт нь бүх юмд нь ингээд шингээд орчихсон хүчрэхэг эвнэгдэлтэй бас жоохон ухаалаг maybe second third generation бас айгуу гоё ингээд одоо тийм баялаг бүтэмжтэй болчихсон. Тэгээ харин жинхэнэ ингээд одоо эргээд ингээ Монгол руу одоо жишээ нөгөө Израилууд нөгөө энд нөгөө нэг юу хүмүүс ингээл Израилыг одоо болтол ингээл нөгөө бэкап хийж штэ тийм Америк бол үнэндээ л одоо Израилыг бэкап хийдэг штэ тийм. Тэгэхээр яг тэрэн шиг хизээ нэгэн цагт одоо монголчууд яадаг чинь тийм. Тэгэхээр тэрэнд нь одоо чинь тийм бэлгшэл бид нар дөнгөж одоо миний хувьд бол first generation биш шүү дээ. Би чи 16 17 таад иржсэн. Миний хүүхдүүдээ жинхэнэ first generation тий. Тэр хүүхдүүдийн ирээдүй мөнхийн гоё харагдаж байна. Тэгээд тэрийг гоё болгохын төлөө зүтгэж байна. Тэгээд дээрэс нь бас энэ өөрөө нэг хаалгыг онгоолгоод үтцсэн бол бусдад тэр хаалгыг онгоолгож өгөө гэдэг миний хувьд хамгийн том зорилго байдаг. Тэгээд хаашаач явсан, хинт ч ярьсан, өөрийнх нь хамгийн сайн олж мэдсэн тэр мэдээлэлээ бусдад хүргэж чадчихвэл миний бас нэг жоохон ч гэсэн зорилго бас биелж байгаа юм уу гэж хардаг. Тэгээд энэ тэнд хүмүүс явж хахад чи зэрэгт байд юм уу? Би бас цэргийг сонирхож байгаа гэхт нөө над руу яриарай. Миний дугаар тэр шүү. Ямар сонголт гаргаж ийн, ямар шийдвэр гаргаж ийн. Би урд нь өөрөө алдчихсан бол бас тэрэн дээр анхаараарай гэж их зөвлөдөг. Одоо чинь чи дээрийн хувьд бас бид хоёр айгу багтаа ирчихсэн 15 6 таадаа ирчихсэн. Хэрвээ хин нэг хүн одоо чинь чи ингэж одоо хайрамд ордог, ингэж одоо элсэлтэнд нь одоо шалгуур нэм юм байх ёстой гэсэн тийм мэдээллүүд бол угаасаа тэр үед байгаагүй учраас одоо жишээ нь яг хин нэг тийм одоо мэдээлэлгүй хүнд юу гэж хэлэх вэ? Одоо яадаг одоо жишээ нь Монгол хүний хувьд ямар шаардлага хангах ёстой вэ? Эхлээд яах ёстой вэ? Тэрийг ярихаас өмнө эхлээд нэг ийм бас нэг буруу мэдээлэлүүд хүмүүс байна л да. Хамгийн нэгдүгээр буруу мэдээлэл гэхээр Монгол хүмүүс гэхээр Америкийн цэрэг гэхээр дандаа л нэг энэ дайн байлдаанд оролцоод тэгээд
байлдаж явж байгаад үхэх юм шиг боддог. Амар рисктэй. Тэгээ риск өндөртэй гэж боддог. Амнаас эрсдэлтэй. Хоёрдугаар боддог юм нь вэхээр тэр чин гадаадын цэргүүдийн дандаа уртлыг нин давж тавьчдیں۔ Гинлээ. За тэр ч яг яригддаг шүү дээ. За яг нөгөө Чингис хааны нөгөө нэг одоо тактикээр явах гэдэг шүү дээ. Чингис хааны тактик яриад шүү дээ. Өөрсдөө бид нар. За тэгж ярьдаг. Дээрээс нь мангар болоод ирээд иртийн цэрэгт явсан хүмүүс. Аха. Тэгж ярьдаг. Сэтгэл санаагаараа одоо юмтай болоод хүрээд ирдэг буцаад. Юм Өвдөө ээжтэй. одоо за. тэгж боддог. Тэгээ тэр болохоор миний хувьд бас Монгол ээж аав нарт хэлнээр юу вэ? Эн чин цэрэгт өчнөө мэрэгжил байна. Хүн хүрий гэсэн газараа цэргээр хүрч чадахгүй бол гэж одоо өөрөөр бусдаар хүрч чадахгүй гэхэд энэ цэрэг бол бас нэг айгүй том нээлттэй зам юм аа. Ялангуяа миний харж байхаар бол маш олон цагаач иргэд эмнэлгийн ямар нэгэн мэрэгжил олж авахта цэргээр амар хурдан олж авчин гэдгийг харсан. Ялангуяа энэ Филиппинууд дээрээс нь бусад Азийн одоо нэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс совлогч юм уу RNA тэгээд RN registered nurse болж байгаа байхгүй юу? Цэрэгт очиж registered nurse-оор сурахад 1 жилийн хугацаатай цалинтай сурна. Буцаж ирээд энчээ кредитээ нөөцөглөд ерөөсө 6 сар сургууль сураад тэгээд RN сертификат авч болдог. За наад чинь бас айгүй мэдээлэлтэй мэдээлэл. Эргэж ирэхдээ юутай ирдэг вэ гэхээр reserve-оор орсон хүмүүс эргэж ирээд reserve цэрэг болно. Reserve цэрэг нь 7 хоногт сардаа 2 хоног бэлтгэл хийн, жилдээ 7 хоног бэлтгэл хийн. Тэгж явахдаа энэ хүмүүс school benefit авчдаг. Тэр нь болохоор post 9 GIBL гэж байдаг. Тэр нь болохоор 4 жил сургууль сурах хэрэг байдаг. Сургалтын мөнгөний 100% төлдөг. Ер нь угсаа нөгөө одоо цэрэг арим угсаа хангамж сайтай гэж ирдэг шүү дээ. Ер нь тэр хангамж сайтай гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг нь болохоор юм байна. Цэрэгт байж авах хугацаанд 100% medical care-тэй байдаг. Хизээч эмнэлэгт мөнгө төлж үздэг. За бүх гэр бүл нь. Зөвхөн өөрөө биш. Тэгээд дээрэс нь хамгийн том benefit миний хувьд юу вэ гэж олж хардаг вэ гэхээр яг цэрэгтээ 3 жил албаа хаагаад гэрээгээ дуусгаад ирсэн хүмүүс post 9 GIBL гэж байна. Тэр нь болохоор post 911 GIBL нь болохоор зөвхөн сургалтын мөнгийг төлөөд биш цаашаага амьдралын өртгийн төлдөг 4 жил. Ямар гоё. Тэгэхээр цалинтай 4 жил сургуульдаа сурна гэсэн үг. Ямар ч юм санаа зовхгүйгээр. Алба хаанга тийм ээ. Албаа дуусчихад. Тийм үү. Тэгээ албаа хааж авах хугацаанд бас үнгүй сургууль сурна. Сурж иж болно хэрвээ өөрөө хүсвэл. Тэр нь болохоор tuition assistant гэдэг жилийн $4,000 тийм аюу байдیں۔ Тэр цаанаас нь одоо чинь сургууль нь үнэгүй юм болоод чи бүжгийн анги авч болох уу? Болно шүү дээ. Хүмүүс жоохон төлөвлөгөөгүй байдаг. Төлөвлөгөөтэй байгвал би үнэхээр л цэргээс гараад би бүжигчин болъё гэж бодож би цэрэгтэй батал бүжгээрээ сурж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр цэрэг угаасаа чамд тийм боломжийг өгдөг, хангадаг гэж хэлж байна. Ийм бас байдгийг олж мэдсэн. Юу гэхээр цэргээс гараад ажил хайж байгаа veterans-ууд бусад одоо за чи бит хоёр өнөөдөр яг адилхан ажил, яг адилхан qualificationтэй. Би өнөөдөр цэргээс гарч ирээд тэр ажилд apply хийж байгаа. Чи болохоор зүгээр сургуулаа төгсөөд тэнд ажиллаад. Гэтэл тэр авч байгаа компани харахтаа энэ хүн 3 жил цэрэгт алба хаахтаа 3 жил цаг бараа сурчжээ. 3 жил хүний үгийг сонсоо сурчжээ. Дээрээс сурчжээ. Тийм. Нэлээд дисциплинд байгаа шүү дээ. Тэрийг хардаг. Дараа нь болохоор бас намайг улс ажилд би цэргийн хүн ажилд авч байгаа гэж улс намайг харах учраас би таксн дээр бас илүү жоохон давуу тал надад байгаа юм байна гэж бас хардсан байлээ. Зөв. Тий. Одоо цэрэгт ингэж явж байгаад дисциплин суугаагүй хүмүүс бас байгаа бах тий. Байгаа. Яг үнэ. Хэр их байдаг бол. Ийм байд юм л да. Цэрэгт орж байгаа хүмүүст голцоо E1 E2-оос орж байгаа. Тэгээд E1 E2 гэдэг бол зүгээр private гэсэн цол тий. Тэгээд нөгөө нэг алдаа их болгондоо би зүгээр private чтэй гэдэг ингээ яваад иж болдог байхгүй. Хэрвээ тэр хүн дэшээ өшөө өндөр цолонд хүрээ дэшээ явъя гэж бодох юм бол өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө зас залруулад дисциплинтэй болоод тэгээд дараагийн цолонд очих нь шүү дээ. Тэрхийн тулд заавал өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй байна тийм. Тэгээд цэрэг ерөөсөө бүх юм айгүй их сургалттай л да. Би ч одоо сая 6 жил алба хааж гэхээр тэрнийг баг 3 жил нь тасралтгүй сургууль сурсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л нэг цолонд очихын тулд тавал дахиад сургууль сурдаг.
дахиад нэг дараагийн цолондоо очие гэж бодвол дахиад сургууль сурах хэрэгтэй. E7-оос E8-д байхын тулд байчлаартай байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Байчлаартай заавал байх ёстой биш л те. Гэхдээ байчлаартай байвал бусад E6-аас E7 орох гэж байгаа хүмүүсийн урт тал зогсож байна л гэсэн үг байхгүй. Илүү нэг боломж. Юу чи одоо тэгээд chemical warfare-с явсараа дрон нисгэж идэг үү? Тий, нисгэж. Одоо онгоц жолооч одоо нисгчгүй нисгч л их яриад байгаа юм да. Айгуу сонирхолтой. Онгоцны нисгэж. Нисгчгүй онгоцны нисгчгээр айгуу тийм эвгүй сонсоод. Ариг онгоцгүй нисгч юм шиг. Онгоц байгаа. Онгоц нь бол байгаа. Гэхдээ онгоцондоо суудгүй нисгч. Онгоцондоо суудгүй нисгч л ахгүй ер нь бол. Гэтэ яг нөгөө нэг бид нар чинь болохоор operator руу тахгүй уулна. Тэгээд operator гэж яагаад ярьдгүй юм бэ гэхээр энэ чинь operator гэдэг үгний чинь эзэн чинь айгүй том эзэн бохгүй юу те. Тэр хүн лөө бас зүглэх шаардлагагүй. Яагаад тэгэхээр бид нар нөгөө нэг special force-ийн жинхэнэ нөгөө нэг командонуудыг operator гэж нэрлэдэг бохгүй юу. Тэд нар чинь яг өөрсдөө нэгээс 3 хүнтэй тимтэй тэгээд self operator гэдэг байхгүй ягаад тэр хин нэгнээс тушаад авахгүй шууд өөртөө бүх юм шийдээд явж яадаг тийм special operation одоо хүмүүсийг operator гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд operator гэж хэлэхээр хэдэрлүү орчих гээд байгаа юм шиг болчихоор за зөвөлөө. Тэгээд ягаад дроныг жоохон хөгжүүлье гэж бодож байгаа гэхээр ер нь ирээдүйд энэ дрон гэдэг чинь асар их потенциалтай тэгээд ирээдүйн өндөр байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр өнөөдөр US Army нэг дрон бэлтгэхэд нэг цэрэгт за нэг 60-70 мянган доллар зарцуулъя. Нэг нисэх биелэхэд тэд 300-аас 400 мянган доллар зарцуулна. Нэг бортоод пуужинд оногдоод унахад тэнцээ 2 нисгэж үхнэ. Тэгэхэд Army хичнээн алдагдaltaй. Бортоод бол яг хөө тэтэн сая долларын үнэтэй тэгэл болоо. Нисгэж бэлтэнэ гэдэг бол тэдэрт асар өндөр зарлахгүй хугацаа орно. Тэгээд тэрний оронд 3-4 дрон оператор бэлдэж чадчихээн. Дрон оператор хизээч өөх амны эрсдэлд орохгүй. Дрон л унах гэхээс нисгч нь өөрөө хизээч шүү дээ. Эрсдэлд орохгүй. Disconnected гэх. Тий. Ер нь бол нэг угаасаа дрон айгүй том industry болох хаа. Яг тэгэхээр нөгөө ер нь delivery-үүд ч юм бас нөгөө дроноор хийгээд байгаа шүү. Тэгэхээр одоо ер нь бол би ингэж боддоо шүү дээ. Civilian тий одоо чинь иргэний одоо хэрэглээнд очиж байгаа нөгөө нэг техникийн одоо хөгжил цэргийн одоо цэрэгт оногдож байгаа одоо жишээ нь та нарын одоо хэрэгжилж байгаа дрон одоо энтхийн хэрэгжилж байгаа дрон ч гэдэг юм уу те хол бүр илүү өөр ондоо хүчин чадалтай байдаг л байна. Янз бүрийн том жижиг одоо том жижиг шалгалаад. Тэгээд одоо харж байхад ийм байна л да. Манай ажлаас их хүмүүс гарч ийн цивилийн ажилд орох гэж. Тэгээд өндөр цалин амлаад цэргээс их хүмүүс авч ийн. Жилийн 160 мянган 170 мянган долларын цалинтай тийм ажил руу хүмүүс их орж ийн. Тэгээ гоцоо гараад ерөөсөө дандаа л дроноо эргээд барих ажил. Хамгийн их авж байгаа ажлын байрнууд гэж харахад бол газар тариалан байна. Газар тариалангийн усалт бүх одоо хяналтыг дандаа дроноор хийж эхэлж байна. Ягаад тэр их хол замыг асар богино хугацаанд гяс туулаад гяс бүгдийг харчаад эргээд ирч чаддаг тийм одоо дроноос өөр техник одоохондоо хоор байна. Урд нь дандаа нэг нисгчтэй онгоцоор хийдэг байсан тийм юмнууд дандаа нисгчүүдэд хавж хаяад дандаа дронтой ажлууд болж байна. Хоёрдугаар том ажилд авч байгаа газар юу вэ? Border Patrol-ууд байна. Border Patrol-ууд ер нь ихэнх нь дандаа дронуудтай болсон. Тэгээд дроны чинь хамгийн давуу тал нь агаар дээр маш олон цагаар байж чаддаг гэдэг байхгүй. Нэг онгоц дээшээ хөөрлөө дээдлэн л дээшээ агаар дээр нэг 3 цаг болоод эргээд бууж ирж дахиад бензин хэрэглэх шаардлагатай. Дрон нэг гарцсан байхад дээр 15-аас 20 цаг агаар дээр нисэлэн гэсэн үг. Хөнгөн. Тий? Тэгээд дээрэс нь нөгөө баг бензин ашиглана. Яг баг бензин ашиглана. Тэгээд дээрэс нь юу аахгүй хурдтай биш, айгу удаан явдаг. Тийм учраас баш бензин баг хэрэгэлдэг. Зөв. Ерөнхийдөө нөгөө нэг одоо aerodynamic одоо салхины юугаар ингээ жоохон хөөх маягтай тий яг ер нь кайчиг ингээ нисэж идэг юм шиг юм байна тий. Нөгөө нэг нисгчүүд хөдөлгөөргүй тийм онгоцууд чинь glider гэж нэрлэдэг штэ. Glider арай л биш. Гэхдээ glider-ийн хэмжээтэй хурдтай л явдаг гэж бод. Ер нь бол. Тэгээ ерөнхийдөө онгоцны маневр айгу сонир л да. Бүх юм компьютероор явдаг ч гэсэн бид нар хурдыг одоо жишээ нь машинаар бол хаазаа гişгээр хүн хурдан явдаг штэ. Онгоц болохоор арай дайнавч ондоо байхгүй. Хүн агаар дээр байгаа онгоц хурдан авахын тулд өндрөө алдаж хурдан авдаг байхгүй. Тэгэхээр өндөр дээр явж байгаа онгоц өшөөж хурдтай явмаар бол шууд доошоогоо унж эхэлдэг гэсэн үг.
Тэгээд дээшээгээ явах болгонд хурдаа алдчихэдэг. Тэгээд дандаа Калашников ер нь яаж яваа юм бол? одоо Калашниковын тухай кино гарч байгаа юм биш үү? Тийм. Уран сарын кино гарсан кино гарсан уу? Айгуу гоё кино гарч байгаа юм байна. Би юуг нь харсан? Трейлерыг харсан. Тасархай байл. Тэр анх бууга яаж зохиож байгаа те Америк яг нэг даргатайгаа хамт цэрэг тавьжсэн чинь дарга нь буун гацснаас болж алгуулж байгаа байхгүй. Тэрнээс хойш л ягаад гацчихв гэж үзэж эхэлж байгаа байхгүй. Вау. Тэгтээ Калашников тэр яг их буунд герман буу байгаагүй юу? Байгаагүй. Яг уу. Байгаагүй. Тэр өөрийнх нь харж байгаа тэр ихний зохиосон юу нь бол юу юм бэ лээ бараг нөгөө нэг Томми Ган шиг юм бүртлээ зүгээр доошогоо урт магазинтай тиймэрхүү ган хийсэн юм бэлээ. Тэгээ харж байгаа л дараагийн гануудаа л хийсэн. Ер нь буу гэснээс энэ Америкийн цэрэгч одоо энэ M16 гэдэг хамгийн анх Вьетнамд хийжсэн буу. Тэгээ дараа нь одоо M4 гэдэг энэ буунууд ч юм бол яг цэргийн одоо захиалгатай хийгдсэн буунууд ч дээ. Колтос тэгээд айгүй simple. Ямар simple гэж бодож байна даа. Зүгээр bolt action буу гэдэг чинь араас нь болт очоод цохол буудаал эргээд gas operated гэхгүй. Яг л Калашников энэ төр чи адилхан агаараар очиж буцаж буугаа өөрөө цэнгэлдэг. Тэгэл хичнээн хурдтай шүршээд байгаа ч гэсэн зүгээр л бид нар нүдл айгүй хурдтай гэж хараад байгаа учраас эдгэр чинь бод нэг тийм амар хурдтай бол зүйл биш. Тэгээд энэ одоо бас энэ 556 гэдэг НАТО-гийн сумыг бас жоохон 56 шүү дээ. Жоохон хориглох тал руугаа хандж байна л да. Ягаад тэгэхээр энийг хүний аймыг шууд авдаггүй. Жоохон шархтуулах маягтай сумбахгүй юу? Үуч жоохон багтай. Калашниковын 762 болохоор энийг Пүүжэ урд надад хэлчихлээ. Нэг сонирхолтой түүх ярьжсэн шин. Калашниковын сумыг ягаад зүгээр хэрвээ сум ингээд зүгээр л чигээрээ явдаг бол хүнийг ингээд нэвт гарчдаг байхгүй. Амар хүчтэй сумууд явдаг. Калашниковын сумыг яаж хийсэн бэхээр бүксийн хүнд хийцэн. Тэгээ ягаад бүксийн хүнд хийсэн бэхээр сумны бууны доторх боор гэдэг юм чи юм эргэлттэй юм байдаг байхгүй. Тэгээд сум тэргээр хурдтай явж байхдаа ингэж эргэлж хэлдэг. Тэгээд эргээд эхлэхээрээ бүксний хүнд сум чинь ингэж эргэж эхэлдэг гэж байгаа байхгүй. Говьч. Тэг ингээд хойтол нь том цагираг үүсгээд хийж штэ. Тэгээд хойтол нь том цагираг үүсгээд ингээд дали явсан сум чи хүний бид хаашаач очиж тусч болно штэ. Тэгээд туссан газар руугаа дахиад ондоо зүг рүү явж эхэлдэг. Тэгэхээр нөгөө нэг хүний биеийг зүгээр нэвт гарчих юм бол хүн баг буудуулсааш мэдэхгүй явж явах боломжтой. Тэгэж дахир очсон сумыг ингэж хүнийг татгануул шууд газар нь унгаадаг. Тийм аюултай сумууд байдаг. Тэр нэг сүүлд тэгтээ нэг олон улсын тийм конвенц гарсан биз дээ. Дайны яг ямар сум хэрэглэх вэ гэдэг тийм конвенцээр ярьсан. Тэр юу гэсэн нь байлдааны сум тэгэхээр ангийн бууны сумнаас хүч багтай гэсэн үг үү? Хүч багтай. Ер нь бол хамаагүй хүч багтай. Тэгээд ер нь хүн нөгөө нэг шок гэдэг юм бас амар хүнд нөлөөлдөг. Зэрэг дайны талбар дээр байдаг хүмүүсийн 50-60% зүгээр шокноос олж өгдөг. Тэгээд хүн одоо нэг хүний бие организм чинь нэг өөрийгөө хамгаалах тал руугаа айгүй хандсан юм ба штэ. Тэгээд жишээ нь хүн өнөөдөр шоконд орохоор одоо зөвхөн хөл гар юм уу одоо энэ хол байгаа мөчнөөсөө бүх цусаа өөрийнх нь vital organ руугаа татдаг гинэ. Тэр нь болохоор хүний зүрхийг цохилоогоод тархийг ажилуулж байвал энэ хүн цаашдаа амьдрах учраас тэд нар бүх анхаарлуудаа хандуулж яадаг. Тэгээд тэрнээсээ болоод цус алдталт нь мэдэгдэхгүй байсараад жишээ нь одоо хөлнийхэн артерийн цусаас маш их цус алдж ийсэн байсан боловч яг тэр их үед шоконд орохоор хүн бүх цусаа татчихаар тэр цус алдталт нь мэдэгдэхэ болчихно шүү дээ. Тэгэнгүүт л цус алдж байгааг мэдэхгүй байсараад их хөвгдөг хүмүүс. Тэгээд шок бол хэцэргүүдийн амийг авч явсан учраас одоо ер нь бол ингээд бидний дайны талбар дээр бусад зэргүүд анхны зэрэг тусламж үзүүлэхэд хамгийн түрүүнд анхаардаг юм гэхээр нэг цус алдалт, хоёрт тэр хүнийг яаж шоконд оруулах уу байх уу? Шокноос нь яаж гарах уу? Яаж тайвшруулах уу гэдэг. Тэгээд худлаа битээр ихтэй үнний тайвнаар хилжээ гэдэг тиймэрхүү тактикуд байдаг л да. Жишээ нэг гар хөлн тасарсан залуу байхад бол тасарсан гар хөлн зүгээр хажууд нь авчраад тавьчих ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр хүн чинь нэг ядаж миний бүрэн бүтэн байгаа юм байна да гэж хардаг гэж байгаа байхгүй. Тэгээ манай энэ миний ажилдаг энэ National Training Center гэдэг энэ дээр жил бол сар болгон нэг division нэрж бэлтгэлээ хийдэг. Сар болгон 4-5 мянган зэрэг гэж бэлтгэл хийдэг гэсэн үг. Тэгээд
нэг ротейшнд нэг цэрэг өгөхгүй явбал маш сайн ротейшн боллоо гэж ярьдаг. Тэгээд ерөнхийдөө харамсалтай нь 3-4 цэрэг байнга өгчээдэг. Дантаа голцоо машины ословаараар өгдөг. За. Ихэнх нь яг бүр дайны холбогдлох хүн биш. нэрс холбогдлого энэ чинь тренинг хийж байгаа хүмүүс шүү дээ. Аха. Тэгээ яг хоо энэ тренинг ямар тренинг учиртай тренинг бэ гэхээр National Training Center дээр division нэрч тренинг хийхдээ яг deployed болж байгаа юм шиг яг гадаадд очиж байлдаж байгаа юм шиг ирдэг байхгүй. Бүх юмаа авчирж ирээд хээр хоногдоод 14 хоног тэнцээ дайсантай байлдаж байгаа юм шиг байлдана. Тэр байлдах дайснууд нь болохоор тэнцээ манай бейс дээр байдаг 3000 цэрэг байдаг байхгүй. Байнгын байж байдаг. Байлтан гэхээр одоо яах юм хоорондоо бүр яг сум Miles gear гэдэг тийм гэр өмсдیں۔ Тэр гэр дотор манай лазер таглахгүй ерөнхийдөө. Яг тэгээд жинхэнэ буун дээр лазер зоогоод тэгээд өөрсдийнх нь биен дээр бас лазер хүлээж авдаг юмнуудтай. Бүх танкууд, бүх машин дээр нь бас лазер хүлээж авдаг юмнууд зоож өгөөд. Аха. Тэгвэл ер нь бол баг тоглоом шиг тий амар гоё. Тэгээд лазераар хоорондоо байлдаад тэгээд бид байлж яхад нь манай юнит миний ажилдаг газар болохоор аль алигийн спорт хийдэг. Тэгээд юугаа спорт хийнэ гэдэг нь яг бид нар дээгүүр нисээд тэнцээ тийм лайсан байх шүү. Тийчнээс хол бай энэ ч юу вэ гэдэг бид нар л ууцтаж асуудаг байнга. Бараг л спорт юм биш тэгвэл тий. За Хүссэн зэргүүд нь имлэг рүү нь явуулна. Тэр чи яг л дайн дээр ямар байдалтай байгаа яг тэр чигээр нь л үзүүлдэг гэсэн. Яг ер нь бол бас нэг тийм drill mag юм биш үү? Ер нь бол бас энэ тодорхой гадшаага deploy явж байгаа бүх зэргүүд энд ирж нэг сар бэлтгэл хийх ёстой байдیں۔ Аха. Тий явахаас өмнө. Тэгээд энэ ч баг нэг сар зовх нь тэнцээ очиж 9 сар зовхоос амархан гэж ярьдаг хүмүүс. Жишээ одоо энд байгаа нь илүү хэцүү. Аха. Энд ч өстой жинхэнэ тамболж байгаа. Ясын үзүүлэндээ. Жинхэнэ тамболж. Коллежд байхад нэг шар залуу би анх удаа Америкийн нөгөө нэг арми цэргийн хүний талаар цэрэг байсан хүний нөгөө experience-ийг сонсч байгаа хгүй. Тэгээд манай он тэгж за тухайд бол би одоо чинь марин ч юм уу юу ч юм гэдгийг нь бол мэдээгүй. Тэгээд миний нэг юм тренинг байдаг ингээд айгүй хэцүү одоо чинь олзлогдох юм бол ингээд чамаа ингээд одоо чинь одоо усаар тэгээ waterboarding хийдэг мэддэг гэл бүгдийг нь ярьж байгаа хгүй. Тэгээ хамгийн сүүлд нэг юм жижигхэн юм дөрвөлжин харьцаг ингээд хийгээд ингээд хадаасаар дүф ингээд хадчихдаг гэж байгаа хгүй. Тэр дотор ороод ингээд ёо it was the easiest one. бараг амрааж байгаа юм шиг. Амраага тэр дотор ороод унтцсан байгаа байхгүй манай. Тэрнээс бол бусд нь бол үнэнхээр одоо чинь унтуулахгүй ч байдаг юм уу эсвэл одоо чинь чанга дуугаар тий. Тэр тренингийн нэрийг SEER training гэдэг юм. Survival Aviation Escape Aviation Escape тэгээд шөнөг нь юу лээ? Endurance ч одоо нэг тийм SEER гэж нэрлэдэг. Тэгээд SEER training явдаг хүмүүс ихээр хамгийн нэгдүгürt бүх нисгчнэр явах хэрэгтэй байдیں۔ За. Ягаад тэгэхээр онгоцноосоо унаад дайснаас олцогдно гэж үздэг учраас. Хоёрдугаарт бүх special force operator-ууд явах хэрэгтэй байдیں۔ Гуравдугаарт нь болохоор бас нэг одоо нэг special operation гэдэг тийм том umbrella-н дотор ордог бас нэг хитэн цэргүүд байна л да. Тэр нь болохоор EOD ч юм уу одоо тусгай газар очиж даалгавар гүйцэтгэдэг. Ер нь дайсанд олдуулдаг боломжтой гэсэн тийм хүмүүсийг явуулдаг байхгүй юу? Тэгээд тэр сургууль руу би бас өөрөө тэр сургуульд явж үзээгүй ч гэсэн явж байгаа хүмүүсийн хажуугаар нь харах нэг боломж олдсон. Тэр нь юу гэхээр би 2017 онд Special Force-ийн selection-д явсан. Тэгээд selection юу вэ гэхээр Special Force-д орох байгаа хүмүүсийг шилж авдаг тийм сонгон шалгалт байхгүй. Тэгээд тэр сонгон шалгалтанд 300-аас 400 залуучууд очоод ерөөсөө нэг 30-аас 50 хүн сонгогдтiin. Тэгээд 21 хоногийн шалгалтанд жинхэнэ хүний мөн чанарыг таньдаг сургууль, мөн чанарыг үздэг сургууль. Тэгээд яг тэр сургуулийн анхны 7 хоногийн иймэрхүү байдалтай л байж ирсэн да. Эхний очисон өдрөөс ахуулаад physical training бол хамгийн амархан зүйл гэж үздэг учраас ерөөсөө тэр бол байх ёстой зүйл. Үнийг бол хамгийн дээд зэгтэн тултал нь ядраана. Хоёрдугаарт нь болохоор sleep deprivation гэдэг. Өдөрт 4 цаг унтах ёстой. 4 цагаас нь цаг 30 минутанд бас харуулт гарах хэрэгтэй байдаг тэр унтлагын 4 цаг. Тэгэхээр 3 цаг унтдаг гэсэн. 3 цаг 30 минут унтна. Тэгээд 3 дахь нь болохоор сэтгэл санааны дамт гэдэг хамгийн өндөр зүйл байдаг. Ягаад тэгэхээр тэнд байдаг бүх кадрэнууд хизээш тэр кандидаттэйгаа ярьдаггүй. Бүх мэдээллийг самбараас авна уу гэж хэлдэг. Тэгээс тэр самбар дээр байгаа информашн
минут болгонд солигдчих болно. Солигдохгүй ч байж болно. Тэгэхээр хизээж ямар ч даалгавар ирж болно гэсэн үг. Тэгэхээр байнга тэр самбар руу санаа зовлттой харж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд дээрэс нь psych evaluation гэдэг одоо сэтгэл санааны тийм шалгалт авдیں۔ Тэр нь айгүй сонин шалгалт. Тэгээд миний мэдхээр нэг 400-аас 500 асуулт асуусан байгаа. Тэгээд их асуултууд нь амар олон давтамжтай. Ягаад гэвэл нэг төрлийн асуулт айгүйх асуудаг. Тэгээд нэг төрлийн асуулт айгүйх мушгиж асуудаг. Жишээ нэг та хин нэгнийг өвтгмөр байна уу? Та хин нэгнийг өвтгмөр байна уу гэсэн юм дараагийн асуултан дээр та эх орныхын төлөө хин нэгнийг өвтгөх үү? Дараа нь хин нэгнийг алахыг хүсэж байна уу? Тэгээд эх орныхын төлөө хүн алах уу? Найзныхын төлөө хүн алах уу гэдэг юм ингээд юм айгүй тийм мушгиж асуун л да. Тэгээд тэрийг би харж байхад энэ яг хүний дотоод мөн чанарын асуулт эндээс хүн аль нэгэн дээр нь л одоо тэгмээр байна гэж хариулахад л гарч ирмээр юм байна да гэж бодох юм байна. Ингээл нэг юм улаан фүнк гэж гараад ирэх хэрэгтэй тий. Тэгээд ийм олон асуултуудад нэг л хүн бас нэг бурууг нь хариулдаг л багтаа л яг жинхэнэ чанар нь болсон болов уу гэл. Яг хөө зүгээр одоо чинь яг харуулдаг л багтаа. PTSD гэж ярьдаг шүү дээ. тий. Post traumatic stress disorder гэдэг. Тэрэн дээр ингээд харахад бол одоо чинь ихэнх цэргүүд яг цочирдмалд орчихсон байдаг. Тэгээд эндээсээ ингээд гарах одоо нөгөө нэг тэр одоо жишээ нь яг жинхэнэ psyche evaluation хийнгүүт дандаа нэг юм 70-аас 80 оноо авч идэг. Тэгэд за яг тэгэж нөгөө нэг хүн алмаар байна уу гэдэг гэхээсээ илүү зүгээр яг одоо хаа одоо тогтмол унтаж чадахгүй байна тэргээл тэгж айгүйх яадаг. Би тэрийг нөгөө нэг зүгээр комиклээ тэгж хардаг байхгүй. Эдгээр ингээд хүмүүсээс янз бүрийн юм асуусаар байгаа нөгөө хүмүүсээ ингээд депресд оруулаад. Бүр ингээд чи үхэх гэж гин үү? Яг чинь үхэхин төлөөр бодож гин үү гэсэн чинь бодоогүй хүн шууд бодоод тэгээд бодож эхлэх юм байна. Тэрнээс хойш шууд өдөр болгон бодог болоо. Нэрээ одоо бодох стан болоо. Бодох стан чи бол цэрэгт болохоор бас яг хүмүүсийг аль болох mature болохын төлөө их үзэж байна л да. Жишээ нь би өөрөө доороо одоо 3 цэрэгтэй 18, нэг нь 20-той, нэг нь бас 19-той ингээл хэцүү л дээ бас тийм 18-тай 19-тэй хүүхдүүд чинь дөнгөж цэрэгт ороод ирсэн. Тэгэл чи гэрээгээ дуусгаад цаашдаа цэрэгтэй бай гэж бодож гин үү? Ирээдүйд яа гэж бодож гин гэхээр мэдэхгүй л гэж сууж гин. Тэгээд тэрний төлөө мэдэх ямар ч хүсэл байхгүй байхгүй тэр хүмүүс. Уус аав ээж нь хурж ирээд чихэд оролцсон. Ерөөсөө ингээд нөгөө нэг private байх ч айгүй амар байхгүй. Private хүн 3 зүйлийг хийж яхад зэрэгт хамгийн амжилттай байна гэсэн үг заяа. Нэг зөв газараа, хоёр зөв цагтаа, гурав зөв хувцастайгаар зогсчихвол болоо. Өөр тэр хүн бусад бүх юмыг хилээд өгчнө. Тэр хүний хийх ёстой 3 юм зөв газараа, зөв хувцастайгаар, зөв цагтаа л зогсож байна. Тэгэл болоо. Ямар ч өөр юу ч хийх шаардлага байхгүй. Тэр үлдсэн хүмүүс нэлээд байдаг байх хэвчээ. Юугаараа? Яг тэр менталыгаараа үлдсэн хүмүүс үү. Тэгээд яг тэр чинь нөгөө нэг цэргээс ахлагч болох тэр алхмыг хийж чадаагүй хүмүүс нэг тэр байдлаараа байгаад байгаа байхгүй. Хин нэг нь ирээд юм хийлхийг хүлээгээс. Тэгээд одоогоор би бол яг сая 2020 оны 5 сарын 1-ний Sergeant Solo авсан. Ер нь бол 18 онд бараг Sergeant Solo авах ёстой байтал мэрэгжил солино гэж өөрөө зөрүүлснээс болоод ер нь цалин цолоо 2 жил ухраасан. Гэхдээ тэрэндээ нэг харамсаад байхгүй. Шинэ мэрэгжилдээ маш дуртай байгаа. Ер нь ирээдүйд энэ мэрэгжил айгүй том юм хүлээж байгаа байх гэж боддог. Тэгээд миний хувьд бол офицер руу бас явъя гэж бас бодож байгаа. Армида ер нь олон жилээр ажиллана гэж боддог цаашдаа. Миний хувьд бас ер нь анх яагаад цэрэгт орсон бэ гэхээр энд ингээл бусдын ажил, бусдын жишгээр ажиллаад амьдрал болох байсан. Гэхдээ ирээдүйд нэг хол харагдаагүй. Надад айгүй тийм бүрхэг харагдаж эхэлсэн юм болоо. Тэгээд бас нэг хамгийн гол зорилго юу гэхээр гэрлээд удаагүй байсан. Тэгээд би эхнэрийгээ сургуульд сурах хэрэгтэй байна. Би хангалттай цалин олж чадахгүйгаас хойш би яаж эхнэрийгээ сургуульд сурах вэ гэдэг тийм бас нөхүү тайж эхэлсэн. Тэгээд тэрний хамгийн одоо нэг хүн нэг зөв явах ёстой замаараа явхаар бүх юм ингээд онгорхой хаалга шиг нэгдэл явцдагтай яг адилхан. Ягаад чи яг цэрэгт явах өдөр тэр ингээд 3 сарын хугацаанд бүх юм амар хурдан бүтсэн. Ерөөсөө л яг л би энэ замаар л явах ёстой юм байна гэсэн тиймэрхүү дараа нь бодол орж ирж байсан. Тэгээд нэгэн тийм замаар хүн яваад цэрэгт яваад очсон болохоор нэг надад ухрах зам байхгүй гэж бодож байсан учраас
цэрэгт очиж исэн тэр анхны үе мөчүүд юм ерөөсө хүнд санагдаагүй хүнд байсан ч байж магадгүй. Гэхдээ нэг надад ухрах өөр зам байхгүй гэсэн тийм бодлоор очиж исэн болохоор бүх юмыг дандаа чадна, даван туулна гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд тэр замууд бол нэг тийм хүндөөцөө байгаагүй. Айгу гоё байсан. Анх цэрэг болчоод дөрөв туфцаа өмсөөл гэрээсээ гарах болгонд бол би ингээд Америкийн цэрэг болчлоо гэж үлгээл өөртөө нэг сан итгэж ядна л байдаг байсан. Тэгэл дөрөв туфцаа амар гоё тийм бахархалтай өмсдөг. Хувцаа ингээл хамгийн гоё эндүүдэл цэрэгтэр ингээл хамгийн гоё хувцтай яваад очихоор манай дарга нар чинь заримдаа нэг төдрийн өглөө болгон чагсаал дээр хувц шалгана л да. Яс хамгийн гоё цэрэгт хувцтай хүнийг гаргаж ирэл за чи гэртээ хайр гээл тэгэлтэй шууд. Чи бол үнэхээр үлгэрж ишээ байла. Өнөөдөр чи гэртээ хайр гээл тэгэл. Тэгэл олон өдөр бас дарга нараасаа тийм шагнал орж ирсэн. Тэгэл цэрэгт их гоё хамт олон бас байдаг. Гоё хүмүүстэй их танилцсан. Зарим нь бол үнэхээр гоё тийм хичнээн өөрөөс нь насаар одоо цэрэгт байгаа. Цэргийн нас гэж нэг ондоо юм байна л да. Жишээ нь би чинь 27 одоо цэрэгт орсон. Гэтэл 18 талаа цэрэгт ороод тэнцээ 6-7 жил ажилласан мөртөө миний дарга ингээд надаас залуу хүүхдүүд байгаа штэ. Тэгээ цэргийн насаараа надаас ахмад, жирийн насаараа надаас дүү хүүхд зөндөө байна л да. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн байна. Бас надаас хөгшин хүмүүс ч байна. Тэгээд хөгшнүүд нь өчнөө олон жил ажилласан юм байж бас үнэхээр гоё сэтгэлтэй, гоё удирдахч байя гэх юм бол үнэхээр яг тийм хүмүүсийг харж бас тэгээд нэг олон удирдагчтай хүн тааралдаад ирэхээр хин нь яаж удирддаг, хин нь зөв удирддаг гэдгийг сурд юм байл да. Яаж буруу удирдах уу, яаж зөв удирдах уу гэдэг. Тэгээд харж байхад хинээс ч юм сурж болдог гэдгийг хүлээн зөвшөөрдөг, хинээс ч юм сурахыг хүсдэг тийм хүмүүс л хамгийн гоё дарга нар байд юм байлээ. Энэ мүү юу чаддیں۔ Энэ мүү нэг юм уу шин цэрэг мэрэг гэл ингээл харж байгаа хүмүүс бол айгүй тийм toxic leadership гэж ярьдаг байхгүй хортой leadership. Ягаад тэгэхээр тэр хүний хор дараа нь тэр цэрэгт нөлөөлөх байхгүй. Тэр цэрэг том дарга болоод дараагийн цэргүүд яс тэгж харьцах байхгүй. Ядчил тэр хүмүүсийг чи стресстүүлээд ингээд одоо буллидэд байвал бас зөвхөн цэргийн хувьд ч ер нь яг нэг Монголын ялангуяа одоо нийгэмд яг энэ оруулалт тий дарга нарт ч бас. Тэгэд энэ тоонор extreme leadership гэдэг нэг ном гарсан байгаа. Энэ нэг Navy SEAL-ийн бичсэн ном. Jacko ингээд одоо энэ интернетээр юм яриа яваад байдаг шүү дээ бас өөр ингэсэн бас channel байна л та. Тэгээ энэ leadership гэдэг чинь зөвхөн цэрэгт биш жирийн амьдрал дээр ямар хэрэгцээтэй гэдгийг тэр хүн олж хараад ном бичээд тэгээд одоо өөрөө дандаа том компаниудаар явж зөвлөгөө өгдөг тийм хүн болсон leadership зөвлөгөөнүүд. Тэгээд хүн leadership гэдэг зүйл чинь нэг servant leadership гэдэг юм одоо үг гарч ирээд байгаа байхгүй сүүлийн үед. Тэр нь юу вэ гэхээр бусдыг дагнаа гэдэг бусдад үйлчлэнэ, бусдыг дагуулна гэдэг бусдад үйлчлэнэ гэдэг үг давхар хамт явж явах хэрэгтэй байна гэдэг үг гарч ирээд байгаа байхгүй сүүлийн үед. Одоо leadership, одоо skill qualified одоо босч байгаа. Хин нэгэн тэгээ ер нь хүн болгон өөрсдөө natural leadership гэж харж ах хэрэгтэй юм байлээ. Тэгжиж амьдралдаа хүн одоо дэвшилт гаргах хэрэгтэй байдэ. Тэгээ ер нь бол цэрэгт айгүй их тэрийг заадаг. Тэгээд ганцхан мэрэгжил гэдэг байхгүй юу? Амьдрал их зааж ин да. Ер нь тийч болол шүү дээ тий. Тэгээд зөв амьдрах гэхээс илүү ер нь шударга амьдрал сурж гин. Дээрээс нь шуналгүй амьдрал сурж гин. Тэгээд цэрэгт байхаас өмнө ямар ч их шуналтай байсан. Ямар ч их өөрийгөө хайрладгүй байсан. Тэгээд өөрийгөө хайрлаж бас тэгээд энэ чинь өшөө олон жил цэрэгтэй ажиллахын тулд энэ чинь хүн биеэ арчлах хэрэгтэй байна. Гэр бүлээ бас их хойшин тавьж гин хүмүүс ялангуяа ажил мөнгө зүнг гэдэг ингээ явахаараа гэр бүлийн харьцаа хүний хичнээн босгож байгаа. Тэр гэр бүлийн харьцаа байхгүй болоод ирэхээр хүний ажил амьдралын нөгөө нэг тэнцвэр алдагдаад ирэхээр хүмүүс тэр гэр бүлээсээ авах гэж байгаа тэр гоё мэдрэмжүүдээ авч чадахгүй болоод ирэхээр бос зондоо зүйлээс хайгаад тэгээд тэр нь илүү их мөнгө шаардаад тэгээд илүү их ажиллах шаардлагатай болоод улам гэр бүлээс нь холдуулаад тэгээд энэ нэг юм тэнцвэр гэдэг юм чинь айгүй чухал юм байна л да. Энэ бол тэгээд